Австралийн засгийн газраас санхүүждэг бичил төслийн хөтөлбөрт шалгарсан 10 байгууллагад өнөөдөр батламжийг нь гардуулж гэрээнд гар үсэг зурлаа. За эдгээр төсөл залуучуудын хөгжил, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрүүл мэнд, байгаль орчны салбар руу чиглэгдэж байгаа юм а. 2003 оноос хойш жил бүр тогтмол шалгаруулдаг бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй төрийн бас байгууллагын 114 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Харин 2016-аас 2017 онд хэрэгжих төслийн шалгаруулалтад 100 орчим төсөл ирснээс нийгэм эколог, байгаль, эмэгтэйчүүд, хүйсийн тэгшэрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага төсөл хөтөлбөрүүд шалгарсан байна. Жил бүр эрүүлэх материалын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсч байгааг элчин сайд онцолж байлаа. За энэ хөтөлбөр маань бол 230 мянга гаруй долларын хүрээнд санхүүжигдэж байгаа. Тэгээд гол зорилго нь бол одоо нийгэмд байгаа асуудлуудыг шийдвэрлэх, тэгээд бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсруулж байгаа төслийг дэмжих юм аа. За бид нар тэгээд бол эрүүл мэндийн салбарт бас маш их анхаарч байгаа мөн одоо сургууль болоод боловсролын салбарын оролцоот байдлыг бас хангах гэж байсан. За энэ чиглэлд бол бид нар энэ хөтөлбөрийг боловсруулснараа энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа нэг хэлбэр юм аа. Хөтөлбөр маань бол маш өрсөлдөөнтэй байсан. 100 гаруй өрсөлдөгчд байсан. Тэгээ өнөөдөр бид нар бол 10-ыг шалгаруулад одоо тэтгэлгийг гардуулах гэж байна. Австралийн буцалтгүй тусламжаар харааны бэрхшээлтэй болон хараагүй хүүхдүүдэд зориулан 116 дугаар сургууль дээр орон зай баримжааны танхим нээгдэх юм. Мөн хаягдал цаас ашиглан цаасан урлал хийж борлуулах сүлжээ бий болох замаар тэрэгцэртэй иргэд эмэгтэйчүүдийг дэмжих төсөл хэрэгжихэр болж байна. Үүнээс гадна жил бүр хүний хөхөнцөр вирусын 300 шин тохиолдол бүртгэгдэж байгааг дийлэнх нь хожим үед илэрч байгаа юм а. Иймээс энэхүү вирусын тархалтын судалгаа хийгдэхэр болж байна. Залуучуудын хөгжлийг дэмжихдээ Монголын Скаутын холбооны чадварыг бэхжүүлэх төсөл мөн хэрэгжинэ. Хөвсгөл нуурын, байгалийн цогцлборт газрын, орчны бүсэд өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирээдүйн байгаль орчны манлайлагчдыг чадваржуулж, байгаль хамгаалалт дах залуусын оролцоог нэмэгдүүлэх төсөл гэгчлэн нийгэм эдийн засаг байгаль эколог руу чиглэсэн 10 төсөл хэрэгжихээр болж байна. Манайх бас ингээд төрөмс байгууллагууд бас ингээд яг төсөл мөнгөө хоорондоо зохицуулах хэрэгтэй байдаг. Тэгээд бас ингээд олон зүйлд ингээд бас ингээд бүгдийг зарцуулж чадахгүй байдаг гэсэн. Тэгээд харин Австралийн сайдын төслийн зарыг хараад бид нар ингээд дээрээс хаш бодож исэн төслөө илүү өргөн хүрээтэй явуулъя гэж бодоод тэгээд төслөө бичиж өгөөд ингээд зүгээр хүлээж исэн. Тэгсэн чинь харин хариу аваад тэгээд бид нар үндэ бол маш их баяртай. Тэгээ одоо төслийн хүрээнд юу ихтэй гэвэл хатгал болон хангас суманд одоо Хөсгөл аймгийн одоо 2 дунд сургууль байгаа. Тэр дунд сургуулийн 100 хүүхдийг хамруулад тэгээд байгаль орчны чиглэлээр ингэж юм боловсрол олгоно. Тэгээд энэ нь болохоор хичээлийн дараах хөтөлбөр тэгээд мөн зуны сургалтууд гэж явахаар байгаа. Тэгээд хүүхдүүдтэй болохоор яг төрлөх нутгийн талаар тэгээд дээрээс нь мөн байгаль орчны мөн олон салбар мэдлэгийг бол өгөх зорилготой байгаа. Тэгэхээр бидний хийх гэж байгаа судалгаа маань бол 2012 онд хүний хөнцөр вирусын эсрэг вакцин хийлгэсэн охтууд болон хийлгээг охтуудын хооронд энэ вирусын тархалт ямар хэмжээтэй байна уу, вакцин хийлгэснээс энэ тархалт нь буурч юу гэдгийг үнэлэх судалгаа хийх юм. Тэгээд нийт бол 2000 орчим охтуудыг хамруулах судалгаа хийх юм аа. Судалгаа бол мэдээж дараа нь нотлогоонд суурилсан шийдвэр гаргахад л хамгийн гол нөлөө үзүүлэх ёстой. Ер нь дэлхийн олон орнуудад хүний хөнцөр вирусын эсрэг вакциныг нийт хүн амдаа, нийт охтуудтай, зарим орнуудад бүр хөвгүүдтэй хүртэл бага наснд нь хийдэг болсон. Ингэснээр хүний хөнцөр вирусээс үүдэлтэй за зөвхөн умаан хүзүүний хавдар биш, залгуур хоолон хавдар, хошногны хавдар гэдэг олон хавдруудыг бууруулахаас боломжууд гарсан байгаа. Бидний явуулсан төсөл болохоор 2 дахь түүхийн материал болоо хаягдал цаасыг дахин ашиглаж одоо ашиглах тэмдэгчлэр оролцсон байгаа. Үүн дээр болохоор нэг 10 гаруй тэрэгэн зэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ажилладаг. Бид нар нэг одоо бүх нийтээр л ногоон дэлхийн ногоон гэдэг эко бүтээлтүүнийг ерөн хэрэглэх болсон шүү дээ. Тэгэхээр бид нар нэг хаягдал сонингийн цаасыг ашиглаад хаягдал сонингийн цаас сэтгүүлний арцыг ашиглаад одоо гэр ахуй болон бэлэг дурсгалын зүйлүүдийг хийдэг байгаа. 2003 оноос хойш тасралтгүй төсөл хөтөлбөр шалгаруулан буцалтгүй тусламж олгож байгаа энэ үйл ажиллагаа эх жил мөн хэрэгжинэ. Иймээс энэ удаагийн шалгаруулалтад тэнцээгүй төрөөмс байгуулах төсөл хөтөлбөрүүдийг эх онд мөн илгээх боломжтой гэж элчин сайд хэлж байлаа.